Тур оператор компанийн хувьд будаа болж байна. Тий, стол үд хаалгаа барихууд дээр тулах дээр л одоо хүрээд явж байна да. Үнэхээр ганцхан манай хувьд ч биш, энэ салбарын бүхэл бүтэн компаниуд энэ салбартай холбоотой үйл ажиллагаагаа явуулдаг бүх байгууллагуудын хувьд л ийм нөхцөл байдал үүсэж байна л гэж бодож байна. За, аялал жуулчлалын салбар маань өөрөө маш олон дотроо сегментүүдийг бол агуулж идэг. За, би одоо зүгээр товчхон тайлбарлаж ярих юм бол гадаадад бид нар маркетинг хийгээд Монгол улсыг сурталчлаад жуулчдыг оруулж ирж байна. Энэ сурталчлах, гадаад сурталчилгааг хийх, жуулчдыг оруулж ирээд Монгол орноор аялуулах, аялыг зохион байгуулах ажлыг нь бол тур оператор компаниуд хийж байна. За, ингээд энд Монголд ирсэн жуулчид маань юу хийх вэ гэхээр мэдээж ирээ хөдөө орон нутгаар аялахдаа хаана хоноглох уу гэхээр жуулчны баазд хоноглоно. За, энэ Улаанбаатарт бол зочид буудалд хоноглоно. Тэгэхээр зочид буудлууд, жуулчны баазууд аялал жуулчлалын үйлчилгээ зохион байгуулж байгаа тур оператор компаниудаас шууд хараатай, холбоотой, уялдаатай үйл ажиллагаагаа явуулдаг одоо сегмент нь. За, жуулчид бас юу хийдэг вэ гэхээр мэдээж хэрэг унаад хэрэгээр явна. Тэгэхээр яах вэ гэхээр тээврийн бүх хэрэгслүүд, агаарын тээвэр, галт тэрэг, Монгол орноор аялах дотоодын нислэг, машин тэрэгнүүд, автобуснууд, за тэгээд бүр цаашаа явах юм бол ердийн хөсгийн өсөг морин унах, тэмээн аялал хийх, морин аялал хийх энэ одоо саяны нэрлсэн бүх болгон дээр ажиллаж байгаа хүмүүсийн ажлын байранд эсвэл орлогонд тодорхой одоо асуудлууд үүсэж байна гэсэн үг. Бодлогын чиглэлээр одоо ямар ажлуудыг хийх вэ гэдгийг мэдээж энэ салбарт ажиллаж байгаа гол одоо дуугаа өргөж байгаа, идэвхтэй ажиллаж байгаа бүх энэ саяны миний ярьсан сегментүүдийн улсуудтай харилцан ярилцж байж нэг шийдлийг гаргах хэрэгтэй болов уу гэж бодож байна л да. Гэтэл яг үнэн хэрэг дээр одоогийн бидний нөхцөл байдал маань бүгдээрээ олуулаа цугларч болохгүй, олноороо хуралдаж болохгүй, хилэлцэж болохгүй ийм байдал үүсэж байгаа болохоор бас нөгөө талаар яамныханд хүндрэлтэй байгаа байх л гэж бодож байна. Гэхдээ бүгдээрээ л одоо шинэ арга барилыг эрэлхийлж яавал бид нар бас энэ талаар гаргалгаа гаргах уу гэдэг тийм хамтын уулзалтын ярилцлагын одоо техникийн боломжуудыг ашигласан тэр ажлуудыг бол нэн даруй хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр 20 онд одоо ингээд нөхцөл байдлыг бид нар харахаар Европ өөрөө голомт болчоод дэлхийн одоо бүх орнууд хил хязгаараа хаагаад гадагшаа хүн гарахгүй, гаднаас хүн авахгүй ийм байдал үргэлжилж байна. Тэгэхээр биднэрт нөгөө гаднаас ирдэг жуулчид маань өөрөө энэ хязгаарлагдмал байдалд орсон учраас энэ нөхцөл байдал хэр зэрэг үргэлжлэхийг бидний хинэн ч мэдэхгүй байна. Одоо хятадыг ажиглахаар за нэг 3 сарын дотор хятад ус одоо бариад авах шиг байдал харагдаж байна л да. Тэгэхээр бид бүгдээрээ 3 сарын хувьд тисэх хэрэгтэй юм шиг байна. Монголд өөрт маань, оронд маань энэ өвчин гарахгүй, дэгдэхгүй бид нар ингээд харьцангуй энэ байдлаараа яваад өнгөрөх юм бол жуулчны баазуудын хувьд гадны жуулчид ирэхгүй дээ гэж бодоход би одоо жуулчны бааз талаас нь ярих юм бол харьцангуй дотоодын аялал жуулчлал бас хүмүүс маань хөдөө гэртээ гарах, хөдөө аяллаар явах, Монголынхаа байгалыг үзэх эндээ одоо дотоодын аялал жуулчлалаа дэмжиж энэ жуулчны баазуудаа дэмжиж аяллыг хийх тийм ээ. Жуулчны баазууд өөрсдөө энэ амрагчдыг өөртөө татаж авах энэ төр гэсэн иймэрхүү чиглэлийн ажлууд бол нэг талаар явагдах бас боломж байна. Одоо баазын үйл ажиллагааг хийж байгаа тэр бүх хүмүүс эцдүүд нь баазаа ажиллуулж байгаа хүмүүс одоо зундаа бид нар хамаг цэвэрлэгээ эвцэрсэн барьсан юм янзлах тийм ээ тэр хавь орчноо цэвэрлэх шинээр одоо будах шидэх ажиллаа хийх аж ахуйн талын бүх ажлуудаа өөрсдөө хийгээл дараа жилдээ бэлдээл суухаас одоо өөр аргагүй байдал харагдаад байна да. Их чин яг хөө ингээд бид нар ингээд байдлыг хараал нь штэ ажиглаа дэлхий дээр яаж байна орлого тэгээл ингээд хараал яачих бол гээл ингээд бүр догдлоод ч гэж хэлэх буруу юм шиг байна л да. Бүр ингээд хараал байж гин тийм ээ. Тэгээд
байдал болохоо байж эндаа л гэл тэгээд яа харахгүй компаниудын хувьд бид нар тогтмол урсгал зардлууд бол байна. Тийм ч учраас би энэ нэг 4 ажилтныг ажлаас салгах шийдвэрээ гаргах гэж бол зовхын дээр зовлоо. Хэдэн шин нойргүй хонлоо. Тэгээд өчигдөр энэ гэрээг шүн бичээд сууж байхдаа бүр үнэхээр эвгүй идэх юм байна. Маш эвгүй идэх юм байна. Тэгээд яаж энэ хөлсүүд маань дараагийн орлого олтол тэсэх болоо, хувьдаа яаж амьдрах болоо гэд бүгдийг бодчихно. Яг би бас нэг зарим жишээ хэлээ л да. Германд парламент нь маш хурдтай хуралдаад хууль гаргаж ийн л да. Тэгээд тэр хуулиар болохоор дээшигээ ерөөсөө хэмжээ заахгүй байгаа. Тэр мөнгөний хэмжээний мөнгийг ерөөсөө заахгүй хязгааргүй хэмжээний гэж хэлж ийн л да. Тэгээ яг энэ салбарт гол өртөөд байгаа. Одоо жишээлх юм бол төрийн албаа хаагчд банк цалингаа аваад явж байна. За том компаниуд одоо эрсдлийн сантай нэг тодорхой хугацаанд ажилчдынхаа цалинг тавиад өгөх боломжтой компаниуд бас болж байна. Гэтэл ганцхан Монголд ч биш, Германд ч гэсэн эсвэл өөр бусад оронд ч гэсэн бие дааж хөдөлмөр эрхлэгчид эсвэл жижиг аж ахуй нэгжүүд тийм ээ. Яг сарынхаа орлого зарлагыгаа дөнгөн данган ингээл орсноороо зарлагаа тавиал ингээл нэг хөөрхөн амьдрдаг бас өчнөө мас байна. Тэгэхээр энэ усуд чинь 3 сар аль нь ч ажилгүй болчоор бүр үнэхээр байдал үл өөрөөсөө хэлхийн аргагүй муугаар эргэж ин л да. Тэгэхээр энд зориулаад 5 хүртэлх ажилтнтай аж ахуй нэгжүүдэд 9,000 евро, 10 хүртэл ажилтнтай аж ахуй нэгжүүдэд 15,000 еврог бол тэр дор нь өргөдөл гарсан болгонд нь өгөөд ах одоо арга хэмжээг авч эхэлж байна. Баян орон өрдөө манайх чинь ингэж чадахгүй дээ. Тэгэхээр бид нар бас төр засгаас нэг талаар бас биднэрт ингээл мөнгө өггээл хэлэх одоо хаашаа ингээл дэндүү даруухан ч юм уу бид нар тий эсвэл би тэр жидүү мэдүү ингээд сонсохоор одоо ингээд ус төр ярих гэдэг нь л да бүрч бүр бачимдаад явж штэ. Харилцан би биэндээ бууж өгч болохгүй шүү. Бүсэж хангалаад хэдүүлээ ямар ч гэсэн энэ хямралыг хамтдаа даван туулнаа гэсэн зүйлүүдийг л харилцан би биэндээ бичээд байж гин.